Хуулийн төслийн шинжилсэн найруулгыг дэмжиж байгаа. Улс орны хөгжилд анхаарал татсан асуудал. За үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг эн чинь миний мэдж байгаа бараг 12 жил ярьсан. Иймэрхүү асуудлаар энэ олон түмнөөс асуух хуулиа боловсронгуй болгох ч зүйтэй шүү дээ. Жишээлбэл ганц том гэрээ хийхдээ сонирхлын зөрчилтэй компани сонгочоод гэрээ байгуулчаад тэр үед том дарга хийгээд улс орны хүнд байдалд хийцэн л байгаа шүү дээ. Ирэх барьж явах та засгийн газрын хэрэглэх газрын дарга байх та. Тэгээд Батбаяр гишүүнээс энэ хуулийн төсөлтэй холбоотой нэг юу гэнэ? Чамайг оюутлогын гэрээ байгуулаа үстэй. Чамайг засгийн газрын хэрэглэх газрын дарга байхад байгуулсан шүү дээ. Чи юу ямар ч байсан сайд байсан шүү дээ. Чи зарлаа хинж яханы яасан? Гай гүшүнэ үгүй л. Солиороод байгаа. Чи зарлаа хинж яханы байсан. Ой, тэр оюутлогын тэнд байсан онгоцны бодлыг ард сурах гэж компани барьсан байгаа. 15 сая долларын төсвийг чи 65 сая доллар болгосон байгаа шүү. Заа юу? Чи 15 ард сурах гэж чиний компани гэсэн шүү дээ. Чиний компани гэж ийсэн. Чиний компани гэж ийсэн. Шалгуулна заа юу? Шалгуулна заа юу? Чи хэрэглэхийн дарга байхдаа чи За гай гүшүнэ юу? Оёо ордог шүү. Алга байна. Сод үлэг. Асуултаа асуу дуусгая.